Америк нэгдсэн улсын Gilead Sciences компани дэлхийн зах зээл дээр 94 мянган $1,000-аар худалдаалдаг Harmony-ийн манай улсад онцгой хөнгөлөлтөө үнэр буюу 900 орчим Америк доллар худалдаалал харуулж өчигдөр эрүүл мэндийн спортын яам элэгний С вирусыг устгах үйлчилгээтэй Harmony-ийг албан ёсоор эмийн бүртгэлтэй бүртгэн авсан. Доллараар бодогдсон дээрх мөнгөнд дөнгө өнөөдрийн долларын ханшаар тооцвол нэг курсын эмчилгээний эмийг 1,732,500 төгрөгөөр Монголын иргэд худалдаа авах боломжтой болсон гэсэн үг ээ. Гэхдээ одоогоор Harmony эмийг бүртгэснээс биш хизээнээс худалдаалж эхлэх вэ гэдэг тодорхой болоогүйг салбарын яамнаас тодотглоо. Учир нь эх сарын 10-ны өдөр эрүүл мэндийн спортын яам Harmony эмийг үйлдвэрлэгч Америк нэгдсэн улсын Gilead Sciences компанитай хамтран ажиллах албан ёсны хилцээ хийж гэрээ байгуулах юм. Түүний дараа үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандаж элэгний С вирусын өвчлөлттэй хүмүүсийн тухай нарийн судалгааг танилцуулахаар төлөвлөжээ. Үүний дараа Harmony эмийг хизээнээс иргэдэд худалдах вэ гэдэг илүү тодорхой болох юм байна. Би энэ асуудлыг эрүүл мэндийн спортын сайдын хувьд түрүү хэлсэн үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулнаа. Нийт хэдэн иргэдийн асуудал байх вэ? Түүнээс хэдэн иргэд маань өнөөдөр энэ одоо эмийг өөрсдөө санхүүгийнхаа нөхцөл байдлыг хангаж судалдаж авч өөрийнхөө эмчилгээ үйлчилгээнд ашиглаж чадах уу? Хэд маань чадахгүй? Хэдэн тэтгэврийн насны хүмүүс гэдэг энэ бүх тоо баримтыг бол танилцуулна. Энэс хангалтад зөвхөн эмчийн бэлдсэн жороор тухайн үйлчлүүлэгч манад эмнэлэгт эвчиж эмчтэй хэмжээнд ороод эмчийн заасан зааврын дагуу онцлогоонд орно. Тэгээд онцлогдсон тохиолдолд эмч жоо бичиж эмчийн бэлдсэн жороор эмийн сангаас авч хэрэглэнэ. Монгол улсад элэгний С вирустэй 200 гаруй мянган иргэн байна. Эдгээрээс архаг өвчтөй буюу яаралтай эмчилгээ шаардлагатай 52 мянган хүн байгааг элэгний салбарынхаа онцоллоо. Өөрөөр хэлбэл өчигдөр Монгол улсын эмийн бүртгэл албан ёсоор бичигдсэн элэгний С вирусын эсрэг үйлчилгээтэй Harmony эмийг эхний ээлжинд дээрх 52 мянган иргэн өгөх ёстой гэсэн саналыг эрүүл мэндийн салбарынхан гаргаад байна. Ганц жилийн дотор бүгдийг бол эмчлэх юм биш. Одоо жилээр үл ямар боломжтой вэ? 7-оос 10,000 одоо 2015 онд нэг хэсэг хүнийг эмчилнэ. За ингээд цаашаа үргэлжлээд 16, 7, 8 ингээд 20 он гэхэд бол манайх бол С вирустэй хүмүүсээ сайн эмчлэх юм боломжтой. Эрүүл мэндийн салбарын элэгний энэ талаар эмчилгээ хийх боломжтой хүмүүсийн нөөц бололцоо бол их. Жилдээ бол 60 гаруй мянган хүн эмчлэх ийм бололцоотой гэсэн тооцоо гарсан байж байгаа. Тийм болохоор ерөнхийдөө тэр хүмүүс эмчлэгдэх бол одоо би эмнээс хоцрох үе ингэх үе гэсэн тал дээр бол угаасаа бидний нөгөө зорилго маань болохоор С вирусыг таслан зогсоох гэсэн зорилготой байгаа учраас тийм бол одоо юу гэдэг эмнээс хоцорч нэг цөөхөн эмээр орж ирээд алга болчихно гэсэн зүйл бол байхгүй. Harmony эм яг хизээнээс судалдаалагдах вэ гэдэг нь тодорхой болчихвол тус эмийг элэгний С вирусээр өвчсөн нь нарийн онцлогоогоор тогтоогдсон иргэд эмчийн зааврын дагуу бүх эмийн сангуудаас судалдаа авч болно. Мөн энэ эмийг хэрэглэсэн тохиолдолд ямар нэгэн сөрөг нөлөөгүй болохыг олон улсын судлаачид тогтоожээ. Харин тус эмийг Монголд ганцхан албан ёсны дистрибьютор Ombol гэх компани эмийн сангуудад нийлүүлэх юм байна. Ер нь элэгний С вирус нь маш энгийн тохиолдлоор халдварладаг учраас даруйхан эмнэлэгт хандаж шинжилгээ өгөхөд буруутахгүй гэдгийг иргэдтэй сануулъя.